За энэ жил бахан шүтлгийг үндэслэгч Бахуулагийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байгаа юм байна. Түүний мэндэлсний 200 жилийн ой 10 дугаар сарын 22-ны өдөр тохиох бөгөөд энэ баярыг дэлхийн бахан нийгэмлэг төдийгүй бахан сургаал үзэл санааг мэддэг нийт хүмүүс дэлхийд даяараа хамтдаа тэмдэглэхээр болсон байгаа юм байна. Бахан шүтлэг нь өнөөдрийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон газар нутагт түгээд байгаа. За 2010-нд Британикийн тоол бичиг дурдсанаар дэлхий дээр 7 сая гаруй бахаажууд байдаг. Үндэслэгч Бахаулаа нь 1817 онд Ираны нийслэл Тегеран хотноо язгууртын гэр бүлд мэндэлсэн бөгөөд бага балчир байхаасаа эхлэн агуу хүмүүний шинж төрхийг илтгэж байсан гэсэн домог яриа байдаг юм байна. Тэрээр идэр залуу насндаа хааны өргөнд өндөр албан тушаал хашгаас өөрийн дураар татгалзаж өөрийн цаг завыг ядарч үдэрсэн олон түмэнд тусалж шудраг ёсыг тогтооход зориулсан нэг ингэж тэмдэглэгдсэн байдаг юм байна. Энэхүү бахан шүтлэг нь 1863 онд үүссэн. Энэхүү бахан шүтлгийг үүсгэсэн Бахаулаа нь өөрийнхөө энэ үйл хэргийг дэлхийн нийтэд хандан зарлан тунхагласан энэхүү үйл явц маань энэ шүтлгийг түгэх явцад өөрийнх нь амссан зовлон зүдгүүр мөн түүний энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж байсан нөлөө нь бол асар их юм аа. Энүүгээрээ Бахаулаа бол олонд гарамгаа үйл бүтээсэн Бурхны тодруулагч юм. За дэлхийд даяар тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү түүхэн үйл явдлыг Монгол улс дахь бахан нийгэмлэг гэсэн өөр өөрсдийн орон нутагта өөр өөрсдийнхөө тэмдэглэж байгаа юм байна. За үүний жишээ нь Улаанбаатарын бахан нийгэмлэг бахаажууд гэр орондоо баяраа тэмдэглэхээс гадна 10 сарын 22-нд нийтээрээ өөрсдийн анд нөхдийн хамтар тэмдэглэхээр бэлтгэл ажиллаа үндсэндээ хангасан гэсэн мэдээллийг өгч байгаамаа.